За илүү жинг хасах хамгийн супер арга хэлж өгье. За. Хамгийн супер арга бол гүйлт. За гүйхийн тулд юу вэ гэхээр нэгдүгээр хамгийн чухал зүйл бол сэтгэл зүй. Би яг гүйл хэвээр. Би яг жингээ гүйжл хасъя. Би өөрөө гүйгэнэ гэж сэтгэл зүйн бэлтэн гэсэн. Тэгээд одоо би яг маргааш нэг торг ч юм уу 1 км юм 10 км ч юм уу зогсохгүй гүйнэ гэдэг бодох хэрэгтэй өөрөө. За хоёрдугаар үйлдэл хийх юм да. Одоо яг шууд болгоно бодсон бодлоо. Шууд пүүзээ өмсөж шууд гарч ирэхтэй. Ямар ч одоо тэр нь өөртөө нэг хандгаа тангараг өргөнө. Одоо яг би бороотой ч байсан, шороотой ч байсан заавал нэг өдөрт нэг 30 минут гүйнчих гэдэг юм уу тий. Заавал өөртөө. Тэгээд хоолн дээр жоохон анхаарал зүгээр. Одоо юу гэдэг өөх тустай юмдгүй гурил цагаан гурил идэхгүй ч гэдэг юм уу тийм ээ. Зөв хоолундаа идээд байвал бас сайн байна тийм. Яг гүйхээ өмнөөс их хоол идчихгүй болохгүй. Гүйлтэн дээр ч хоол боловсруулах дээр бага энерги зарцуулаад ядарчдаг байхгүй. Миний хувьд бол сая энэ 24 цагийн гүйлтэд эцсэл төрөл энэ төр гүйчээд дараагаар нь жоохон ингээд яг өвдөгний доод энэ хэсгэр өвдөөцсөн байхгүй. За. Жоохон ингээд би яад ингээд явцсан чинь энд ясан дээр жоохон гэмт хэрчихгүй. Тэгвэл би нөгөө жилетийн уурга уусан шүү дээ. За. Тэр жилетийн уурга уусан. Тэгээ зүгээр болсон. Одоо зүгээр л. Одоо зүгээр л. Жилетийн уургаар хэдийн хугацаанд уусан бэ? Одоо тэр чинь 3-7 хоног уучих чинь үү? Нэг хайцад 3-7 тийм 3-7 хоногийн хугацаанд л үр дүнгөө гэдэг гэсэн үг үү? Миний чинь тийм олон жилийн ч өвчтөө өвдөлт биш шүү дээ. Чи нөгөө дөнгөж хөнхөн эхлэн гүйтэн л ячихгүй. Дөнгөж мэдрэгдээл